70 орчим хувь, нийт экспортын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл монголчуудын гол баг нь усан салбар хамгийн их авилга цэцгэлсэн салбарын тэргүү игнэнд явж байна. Судалгаагаар уул уурхайн салбар хамгийн их авилгатай 5 салбарын нэг гэж тодорхойлогджээ. Их хэмжээний мөнгийг дагаад авилга ашиг сонирхол явдаг нь бодит үнэн, тэгвэл авилгын эрсдлийг бууруулах боломж бас бий. Тухайлбал хуулийг нэг мөр ойлгох. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулахын тулд хайгуулын зөвшөөрлөөс эхлээд олон төрлийн лиценз хэрэгтэй болдог. Үүнийг газрын тухай хуулиар зохицуулж болно. Нөгөө талаас ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж болдог нь шантаж хийх боломжийг олгож байгаа. Уул уурхай маань өөрөө хайгуулын үе шат за тэгэл ашиглалтын өмнөх үе шат, ашиглалтын дараах гэдэг 4-5 үе шаттай. Энэ үе шатнуудаас бол шат болгондууд бол одоо бас авилгалын юм эрсдлүүд бол байна гэдэг нь бол одоо судалгааны энэ ажлын хүрээнд бол тогтооцсон байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн удирдлага газрын тухай хуулиа баримтлана гэд тас зогсчихвол уул уурхайн компани яах чаргагүй. Харин орон нутгийн удирдлагын гарыг цайлгавал асуудлыг аятайхан шийдэж болдог практик бий болжээ. Энэ салбарт их олон янзын хуулиуд байгаа. За эдгээр хуулиуд маань өөр хоорондоо зөрчилтэй, зөрүүтэй ийм зүйлүүд нь бол шийдвэр гаргаж байгаа хүмүүст одоо бас авилгалын эрсдлийг бий болгоход нөлөө үзүүлж байна. Судалгаагаар уул уурхайн салбарыг хамгийн их авилгад өртүүлдэг эрсдэл нь зөвшөөрөл лиценз олгох процесст явагдаж байна гэж гарсан байна. Тэгвэл бид зөвшөөрөл лиценз олгох процессыг нарийн тодорхой болгох шаардлагатай гэсэн үг. Бизнесийн салбараас миний түрүүний хэлдэг тийм ээ. Уул уурхай, барилга, боловсрол, эрүүл мэндийн гэсэн салбарууд бол авилга ихтэй гэсэн тийм л дүр зураг гардаг л да. Энэ тогтворгүй байдал хиймэл хүн суртлууд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг мөн залхаадаг. Хөрөнгө оруулалт багасхад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгдүгээр нь чинь одоо төсөвт орох орлого тодорхой хэмжээгээр буруу замаар явна гэсэн үг. Нөгөө талаар аж ахуйн нэгж байгууллагууд компаниудын өртөг зардал өндөр болж байна гэсэн үг шүү дээ. Нэг талаас байгаль орчноо хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үүрэг, нөгөө талаас үүргээ авилга авах боломж олгон ашиглаж байгаа нь биднийг муухай харагдуулж байна. Улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөд талбай 1.2 сая га байгаа. Үүний 57%-ийг нүүрс, 20.4%-ийг алтны ашиглалтын тусгай зөвшөөрөлтөд талбай эзэлдэг юм байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн нийт талбай нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.8%-ийг эзэлж байгаамаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа